11-12 дугаар анги гэдэг бол ихэнх нь хар багаас тохоо нийлүүлэн сууж хэн нь хинбэ гэдгийг таньж мэдсэн үе зайгүй биш нэгэндээ хүндэтгэлтэй хандах хугацааг туулсан гэсэн үг. Гэтэл нэг ангид хамт сурдаг нэгнээ бахиар чимхэж жишимчгүй нүур рүү алгадаж суугаа байрны хонголд хувцсыг нь таачсан элэг дэлүү тархитулгаар нь хамаг хүчээр өшөглөж гар далайх эдгэр хүүхдүүдийн эндүр зураг орчин цагийн соёлт нийгэмд өрнөж байгаа үйлдэл. Дээр хэрэг энэ сарын 6-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт болж цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Харин бичлэг нь өнгөрсөн шөнө үүрээр захим орчинд тархаж олон нийтийг инхүү цочирдуулаад байгаа юм а. За Сүхбаатар дүүргийн цагдаагийн эдгээр хэлцээр за тухайн иргэний өгсөн мэдээллийн дагуу за 2 хүүхдийг зоцсон юм асуудал бол байгаа. Тэрэн дээр шалгалтын ажиллагаа хийгдэж явж байна гэсэн. Одоо ер нь 2 өөр цаг хугацаанд болсон. За одоо тэгвэл яг энэ хэрэг дээр ер нь хүүхдүүдэд ямар хариуцлагын асуудал яригддаг юм бол ер нь хууль эрх зүйн хэмжээндээ яг юу гэж заасан байдгийг болно тийм. Тэн дээр бол тодорхой шалгалтын ажлууд явагдаж байгаа. За тэгээ хүүхд гэдэг утгаараа шалгахдаггүй гэсэн бол ойлголт байхгүй. За яг ном журмынхаа дагуу шалгагдаад явна. Харин яг зүйлчлэлээр яах юм бол нөгөө нэг шүүх шинжилгээний үндэсний үрэлэнгийн за дүгнэлтийг үндэслээд гарна гэсэн. За зөрчлийн тухай хуулийн дээр гэх юм бол за зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7 дугаар зүйлэл дээр заасан байгаа. За хүүхдтэй үл хайхарсан болон хүүхдийн дэргэд архицээс согтуурсан гэдгийг зүйлчлэлээр зөрчлөгдөд эцэг их бол бас хариуцлага хүлээх боломжтой гэсэн. Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэхэд тэнд тооцох хариуцлагын систем гэж бий. Мөн цаашлаад эцэг эхт нь ч хариуцлага тооцдог хуулийн зохицуулалт өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тиймээс хүүхдүүд хэрэг үйлдээд илэрхгүй, баригдахгүй гэж хүүхдийн бодлоор хандаж болохгүй, мөн хэрэг хуучирдаггүй гэдгийг ч өнгөрсөн хугацаанд олон тохиолдолд батлагдаж, эргэн шалгагдаж эхэлсэн. Нэг удаагийн атман болох гэсэн, бусдын дээр нь байх гэсэн хөнгөн бодол хариуцлагагүй үйлдэл насан туршид таны архивд хадгалагдаж, ажил хөдөлмөр, амжилт, аялаж, зугаалах бүх үед саад болдог гэдгийг сайтар тунгаан бодох хэрэгтэй.